Өглөөний мэнд, өдрийн мэнд бүгдээрээ. Коуч Хогийн подкастын дараагийн дугаартаа уулзгийнэ. Коуч Хогийн подкастын дараагийн дугаартанд тавтай морилно. Энэ манай MC байна. MC кофе хийж байна. Одоо цаг 8 цаг 30 минут болж байна. Бид нэр Alpha хэмнийхээ 3 дахь өдрөө хийж байна. Тэгээд өглөөгөө эхэлж байна. Тэгээд кофе уух гэдэг MC кофе хийж. За MC энэ чиний хэд дэх програм бэ? 2 дахь. 2 дахь Alpha. Юу нандаа санагч байна? Эхнийх дээр бол би өөрөө ч бас шинэ байсан. 2 дахь дээр нь болохоор арай жоохон туршлагатай болсон болохоор хүмүүстэйгээ яаж харилцах талаар арай жоохон туршлагатай болсон. Тэгээ дээрэс нь өмнөх оролцогчдоосоо илүү одоогийн оролцогчид арай илүү өөр байх юм. Юугаараа өөр вэ гэхээр нэгт болохоор одоо 50-аас дээш насныхан айгүй өөртөө анхаардаг болсон юм. Тэр утгаараа бас нэг 50-аас дээш насны тийм эмэгтэйчүүд 3-аас 4 байгаа. Тэгээ тийм хүмүүс ингээ өөртөө анхаарад ажиллаж байгаа надад илүү их таалагдж байгаа. Тэрнээс бас илүү их 2-оос арай илүү өөр байгаа гэсэн үг. Окей. Би чамс тэг өглөөртэй айгүй хэцүү асуулт сууж байгаа шүү. За. Сууч. Тархины ажилт юм болоо. Сууч. Энэ бас чиний хувьд бас айгүй чухал цаг уу яа зөв. Тийм. Чи тэр талаараа ямар шийдвэр амьдралдаа том шийдвэр гаргацсан байгаа зөв. Yes. Хэр амар шийдвэр вэ? Ер нь бол айгүй удаан бодож явсан. Хэдэн жил? Бараг жил хагас бодож явсан. Тэгээ жил хагас бодож явсны эцэст ер нь бол нэг талдаа шийдвэртэй хүрсэн. Тэгээ тэр шийдвэр нь болохоор одоохондоо яг жоохон зөв юм хийж байгаагаа мэдгүй байгаа. Яа тэгэхээр тэр шийдвэртэй хүрээд удааг байгаа болохоор. Тэгээд яг уу би хизээ нэгэн цагт харамсч магадгүй, харамсахгүй ч магадгүй. Тэгээд ингээд тэр шийдвэртэй хүрсэндээ баярлж магадгүй, баярлахгүй ч магадгүй. Гэтэ нэгэн тэр шийдвэр гарчихсан болохоор одоо тэгээ яах вэ гэж бодоол. Ирээдүйд юу тохиолдох бол гэдгээ бодоол гэж байна та. Энэ шийдвэрийн том шийдвэрийг гаргахад чамд яг эцсийн шийдвэрийг гаргах чинь нөлөөсөн бодол ч юм уу, тийм юу байсан санаж байна уу? Яг тэр триггер хийжсэн яг шийдвэр гаргах. Энд чи удаан батсан шийдвэр шүү дээ, тийм. Яг шийдвэр гаргахад юу нөлөөсөн бэ? Мэдэж байна уу? Ямар шийдвэр гаргаснаа ер нь ярьчих уу? Тэг өрөл. Юугаар хичээлдэг байж байгаа. Тийм. Яа. За би бол ингээд боксing спортын олон улсын хэмжээний мастер. Тэгээд боксер хичээлээд 13 жил болсон байна. Одоо хүртэл. Тэгээд энэ хугацаанд хүртэл маш олон зүйлийг туулсан. Шантрахч үе байсан, баярлахч үе байсан, өөрөөрөө бахархч үе байсан. Тэгээд мэдээж тууштай тийм байнгын одоо аз жаргалтай байна гэж яахгүй шүү дээ нэг зүйлээр тий. Тэгээд маш олон жил ингээд сэтгэл зүгээр ингээд жоохон дандан дорж ирсэн гэх юм уу? Чадахгүй байгаа да. Бусдаас хэдэн жил боксер хийсэн? 13 жил. Бусдаас ингээд дутуу байгаа. Тэгээд тэр мэдрэмж надад ингээд амар хэцүү санагдсан. Миний сэтгэл зүг ингээд амар ингээд дарамтанд оролдог гэсэн хөө ингээд за би хинч биш юм байна. Би юу ч чадахгүй юм. Тэр мэдрэмж намайг ингээд амар шаналгадаг байсан. Тэгээд өглөө босонгууд ингээд шууд тарих ингээд ажиллаж эхэлдэг. Йоо би яагаад ингэж вэ? Ингээд хожигсныхаа маргааш шүү дээ. Өглөө босч ирэнгүүт ингээд шууд нүдэ нэгээр шууд нөгөө бодол. Өө би яагаад хожигдож байгаа гэл. Тэгээд шөнө ерөөс унтахгүй ингээд тарих ингээд байнга ажилластай яавал хожих байсан. Яах юм бол гээд ирээдүйд би одоо юу ингээд сайжруулах хэрэгтэй юм бол гээд. Тэгээд тэр мэдрэмжээсээ жоохон салхсан. Ядарсан. Аха. Ам жоохон туйлдж эхэлсэн юм уу. Тэгээд бас би ч нэг гараа хуглаад буцаж орж ирсэн шүү дээ. Яг тэр гараа хугалцсан байх тэр хугацаанд би ингээд жоохон өөрийгөө ингээд сэргээх гэж ингээд үзсэн байхгүй.
Тэгээ дээрэс нь хүүхдийн цусланд ч явж исэн үе шүү дээ. Тэгээ чинь. Тийм шүү дээ. Тийм. Тэр үед чинь тэгээ би чинь хүүхдүүдийн өмнө ярьж чадахгүй өөрийгөө танилцуулсан чи уйлаад. Тийм шүү дээ чинь. Йоо асгарт л уйлсаж гадаа. Тэгээл айгу удаан тэгээл доржигчтэй ч ярилцаал, тэнтэй ч ярилцаал тэгээл явж байгаа л амар уйлсан. Ер нь хүн зүгээр үү гэж асуух тоолонд л уйлчихдээ юм лээ. Зүгээр эцтэй яасан бэ гэж асуух тоолонд л уйлал. Тэгээ тэр мэдрэмжээ ингээд буцаад жоохныхоо байсан шиг тийм ирчвчтэй мэдрэмж авах гэж ингээ айгүйх хичээсэн. Тэгээ тэрнтэйгээ айгүй удаан явсан. Бараг жил зуралцсан хаа. Тэгээ тэрний эцэст за ер нь тэгээ ямар ч зүйлд ингээд хичээлсэн, ямар ч зүйлээр хичээлсэн, ямар ч зүйлд зорж исэн зүгээр л амьдрах хэрэгтэй юм байна гэдэг юм толгойд ингээд орж ирсэн байна. Ингээ би ингээ боксоор ингээ хөлөө туршсан байсан юм уу? Тэгээд тэгж жагаад за би ингээд ирээдүйд ингээ аим гоё ингээ аз жаргалтай амьдрах эрхтэй юм байна. Тэр чинь л миний ингээ туйлын зорилго юм байна. Бокс гэдэг чинь зүгээр ингээд одоо туйлын зорилгынхоо наам ингээ явж явах тэр жижигхэн ингээ сорилтуудын нэг хэсэг даваа юм байна гэж бодоод нэг амар ингээд юу стресстэй болцсон юм. Тэгээ өөрийгөө ингээд стресстүүлэхээ болцсон чинь тамирчин хүнийхээ тэр сэтгэл зүг алдаж эхэлсэн юм. Хичээхгүй. За би уусаал ингээд хожигдсан ч гэсэн за гэл ингэдэг болсон. Тэгээ тэр нь ингээд надад ингээд хичээх ингээд боломжийн маань ингээд жоохон хаагаад байсан юм. Сэтгэл зүг ингээд хатуу байха болцсон. Жоохон ингээд хэцүү зүйл тулаад гэх юм бол за гэл ингээд хайчдаг. Тийм болцсон юм. Тэгээ за энэ бас нэг болохгүй юм байна. Зөвхөн нэг талыг барьж болохгүй юм байна гэж бодоод. Тэг хичээх гэж үзээ. Тэгсэн чинь бас л ер нь үншгээ жоохон ингээд шантрах гадсан. Тэр мэдрэмжээ буцаж авах гэдсэн. Тэгээл тэгж ярьж байгаа. За ер нь л нэг талдаа гараад болий доо. Болох шийдвэртэй ер нь хүсэн дээр юм байна гэх тэгэнгүүт яг болий гэж бодонгууд бүх юм цаанаасаа ингээд зохицуулгаан таарад идэв. Аха. Би ингээд болигээ буцсан чинь манай хүн одоо ингээд Америк руу явгод эргэж ирэхгүйгээр явна гэж аахгүй. Тэнгүүд бит хоёрын харилцаа ингээд хэцүү болно шүү дээ амьдралын харилцаа. Тэнгүүд би за боксоо сонгох уу амьдралаа сонгох уу? Гэ тэнгүүд мэдээж миний эцсийн төлөвийн зорилго аз жаргалтай сайхан амьдрах, үр хөвгттэй болох гэх тэнгүүд би найзлага сонгохор болсон. Тэгээ шууд шийдвэр гаргах дээрээ зэрэгцээд найзлага маань явахор болсон. Хоёр дахь юм бол яг сүүлийн тэмцээн Монголд болдог Азийн аварга. Тэрүүгээр би энэ тэмцээнд сайн ороод би өөрийгөө ингээд тэг хүнээс илүү би бусад тамирчдаас илүү би өөрийгөө ингээд чадна гэдгийг олимпиад орж чадах юм гэсэн итгэлээ би Азийн аваргаас авъя гэж бодсон. Гэхдээ үнэндээ даанч чадаагүй. Тэгээл тэр ингээд мэдрэмжүүд бүгд ингээд цугларсаар агаад ер нь бол болох шийдвэрт шууд л хүрсэн гэсэн. Хүнтэй болий ихээрээ за болий гэж шууд яг үндэ болих юм бол шууд болчдөг юм бэл. Тийм шийдвэр төрсөн дээ. Окей. Тэгээ 13 жилийн дараа энийг гаргахад ямар санагдаж байна ийм шийдвэр гаргахад? Амьдралд юу болж байгаа юм шиг санагдав. Мэдээж 13 жил гэдэг чи одоо миний насалсан байгаа насны тал. Тэгэнгүүт би яг л биенийхээ тал хэсгийг аваа хийсэн юм шиг санагдаж байгаа. Улсын спортын мастер хэдэн удаа улсын аварга хийж байна? 4. Азад хүрэл авсан. Дэлхийд 5 дугаар байрт орсон. 13 жил хичээлж явах хугацаанд. Гэтэ энээс илүү их амжилт гаргаж болох байсан л та. Happy гэхдээ яг уу дэжгүй. Гэхдээ мэдээж ирээдүйд би яаж бодохоо мэдэхгүй байна. Одоо жоохон хичээчдэг байж үү, энэс илүү амжилт гаргахдаг байж үү гэж бодч магадгүй. Эсвэл за эртгэн болсон ч дээр байж гэж бодч магадгүй. Тэг чи одоо өөрийнхөө нэг хэсгийг алдахаар чинь яаж зүгээр болно гэж бодоод байна. Яг би бас бодсон. Ер нь бол нэг хэсгээ алдсан юм чин тэрийг өөр нэг хэсгээр нөхөх хэрэгтэй гэж бодсон. Тэр нь яг би ингээд багын тийм сайн үлсийн аян хийх эсвэл нөх хүүхдүүдтэй ажиллах амар дуртай. Жоох мохт өөр цэцэрлэгийн багш болно гэж боддог гэсэн. Тэгээ би яг найз залуутаагаа ингээд яваад тэгээ тэнцээний хэсэг ингээд жоохон хөлөө олж байгаа. Тэгээ би хүүхдүүдтэй ажиллая гэж бодож байгаа. Боксоор гэхдээ тийм төлөвлөгөөтэй байна. Одоо чамд ингээд одоо ингээд юм өөр юмар нөхнө гэж штэ. Тэр чи шинээр сурах юм чи. Мэдээж
би өмнө нь бол 13 жил суралцагч явсан шүү дээ. Одоо л тэгэнгүүт би багш болно. Хүүхдүүдэд багшлна гэсэн үг. Тэгэхээр тэр маш их ялгаатай. Бокс заах юм. Тийм хүүхдүүдэд заана. За. Би чам өөр юм заах гэдэг юм. Эхний ээлжинд яг хүүхдүүдтэй тэгж ажиллаж явна гэж бодож байгаа юм. Тэгэхээр чи өөрийнхөө бас юм шууд сольчихгүй бас байгаа юм а чиглэлээ арай өөрчилж. Тийм Тэгээд шинэ амьдралын зорилго гэж гарч ирж байна уу? Арай тодорхой болж эхлэхгүй байна. Яг хөө ингээд жижигээр ингээд төлөвлөл байгаа л да. Гэтэ яг тэрний л зорж ийн гэж яг гарч ирэхгүй байгаа тохондоо. Яг тэгээд наатлын зорилго гэх юм бол хүүхдтэй л болъё гэж бодож байгаа. Харин тэгээ одоо ер нь спорт одоо өрсөлдөөнтэй спорт бол одоо бай юу? Yes. Аха. Гэтэ яг хуу юу яах зорилгоор явна гэж бодож байгаа. Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор. Гэт би ч угаасаа тийм зөндөө олон зүйлийг ингээд сорж үзмээр ингээд сангад би боксер хичээлдэг байхдаа би ингээд бүжгийн дуулалтанд ингээд хичээлхийг хүсдэг гэсэн, туялзуур сэлмээр хичээлхийг хүсдэг гэсэн, хадан даяархыг хүсдэг гэсэн гэл зөндөө юм байгаа хгүй сноубордер болохыг хүсдэг гэсэн гэд тэр бүх зүйлүүдээ ер нь бол нэг нэгээр шас чатаар ингээд хийж үзье гэж бодож байгаа. Чи ер нь бокс өдөр тэтэн цаг зарцуулдаг байсан. Одоо тэгээ болонгод амьдрал яаж өөрчлөгдөж байна? Өдөрт бол 4-5 цагийг зарцуулдаг гэсэн. Бэлтгэлтэй үед болохоор мэдээж 6 цаг, 7 цагийг зарцуулдаг гэсэн. Тэгээ бодонгууд яг одоо болохоор жоохон бие хөшиж эхэлт юм лээ. Ингээд зүгээр суухаар ингээд зүгээр сууч чадахгүй ингээд босож яваал энэ тэнд ингээд юм хийгээл ингээд тэнгүүд бие мий чилээл баг харин марим суух гэдэг юм аашаа. Тэгээл тарих марих чи ингээд жоохон сууж ясна ингээд бокст ингээд жоохон боксо бодоол тэр тамир чин тэнгүүдээ уцаа ингээ орлоо. Тэнгүүд нөө өмнө ингээ үздэг байсан тийм рил тэр ингээ бокс имчилнүүд гарч ирэн тэрийг ингээ үзээ суучна. Ингэж тоглолт юм байна. Ингэж тоглох байсан юм байна гэх. Тэгж л бодож хэр бодох бол. Шиний харж байгаа би аяагаад. За. Нэг сайн мэдгүй л байна л да. Гэхдээ газраа өөрчлөх юм бол боломжтой. Жон хурдан гэж бодож байгаа. Одоо Монголд байгаа болохоор бүх зүйл ингээд өнгөрсөн дурсамжийг санагдуулаад байгаа болохоор орчноо өөрчилчих юм бол санагдах нь арай бага. Тэгээд хурдан мартах байх гэж би бодож байна. Гэтэ яг бүр огт тас мартна гэж байхгүй шүү дээ. Мартна гэж байхгүй. Харин тийм. Зүгээр яг хуу одоо ингээд Монголд байгаа даа болохоор тэр нь тус юм шүү. Хөргө харагдах ёстой шүү. Аудигийн сонсон сая хөргө харагдах ёстой шүү. Хөргө харагдж байна манай MC. Хэлээрэй. Сая юу ярьжээ? Тэр утга бол энэ шилжилтийг хийхэд. Одоо л Монголд байгаа болохоор бүх зүйл ингээд хажууд байгаа болохоор санагцаад байгаа. Санагдчихж байгаа одоо ингээд тэм одоо бэлтгэлийн хүмүүстэйгээ ингээд тэм нэг найзтайгаа ингээд уулзлаа. Бэлтгэл дээр ийм хийсэн, тийм юм хийсэн гэж эсвэл бичлэг рил юу гэн стори юмсгээд бас ингээд хийж байгаа юм харагдаж шүү дээ. Тэнгүүт би байсан бол гэж бодогддог. Гэхдээ ингээд бүр амар ингээд яа гэл ингээд шаналаад байгаа юм бол байхгүй. Нэг хүлэн зөвшөөрсөн юм уу байсан аа. Тийм болохоор нэг амар шаналахгүйгээр би байсан бол ийм хийх байсан баг та гэж бодоод өнгөрч байгаа. Гэтэ энэ бол хурдан нэг тийм амар саналаад авахгүй хаа. Газраа өөрчлөөд ирэхээр гайгүй санагдах. Чи тэгээ ер нь одоо ийм шийдвэр энэ ч одоо чиний төрж ярьсан хамгийн том шийдвэр. Одоо ер нь ийм шийдвэрийг гаргах талаар юу ойлгож байгаа юм процессээс? Амьдрал ер нь юм шиг яаж явах хэрэгтэй юм шиг шийдвэрийг ер нь яадаг юм шиг хүмүүс ер нь ийм шийдвэр яаж гаргадаг юм шиг гаргаж чи яагаад чаддгүй байсан юм бэ? Урд нь болохоор би айдаг гэсэн. Би энэс өөр зүйл хийж чадахгүй байх уу гэдгийгсэн. Тэгээд бас орчин тойрноос намайг хүлээж авч чадахгүй болов. Тэгээд боксер хичээлээд боксоос өөр зүйл ингэж хийж чадахгүй байх уу гэдгээс ингээд айгүй айдаг гэсэн. Тэгээд тэрнээсээ болоод би чаддгүй байсан. Одоо тэгээ яасан чадах юм чадна гэдэг ойлгосон. Yes би ингээд өөрийгөө ингээд мэдгүй хизэнсэн мэдгүй би ингээд тантай ажиллаж гиснээс ашаа за би ингээд өөр зүйл боксоос өөр зүйл хийж чаддсан юм байна. Сурч болох юм байна гэдэг мэдрэмж авсан болохоор одоо ингээд энэ багт ажиллаж байгаагийн хувьд би ингээд дараагийн шийдвэрт гаргах арай л амархан болсон юм.
орчин юм байна те. Тийм аха. Хажууд байгаа хүмүүс ингээд тусалсан гэх юм уу, эргэн тойрны хүмүүс хүрээлэлээс хэлсний хувьд одоо спортын зарим хүмүүс хүрээлэлээс хэлж чадахгүйсаа болоод одоо ингээд спортоос ингээд хязгаарлагдсан хайрцагтсан бол тийм болохоор ингээд задлалт сэтгэж чадахгүй тэрнээс өөр зүйлийн хорвоо ертөнцийн дэлхий дээр байхгүй юм шиг бодонгууд хит их дарамт аваад тэгээд тэрнээсээ ингээд бүр ингээд одоо юу юм шиг юм тийм бүр ингээд зүрхэн ингээд өгцөн гэх юм уу тэр хайрцагнасаа гарч чадахгүй гарах гэхээр ингээд яг л там руу унах байгаа юм шиг яг тийм мэдрэмж өөр мэдэрчээсэн болох та мэдээд байл та. Тэгээ одоогийн хүмүүст яагаад энэ шийдвэр гаргахад хэцүү байгаа гэхээр yes юу ах одоо спортоос өөр гэх юм бол жоохон айц нарай их илүү их дамгай бас жоохон зориг дутуу байх гэж би бодож байна. Тэгээ жидэгтэй санаж байгаа шүү дээ. Тэр айц нь үнэн шүү дээ хөрх юм. Тэгээ үнэхээр л яг тэр болчихвол өөр иччихгүй. Тэгэл 10 жилээ зарцуулсан юм а болно гэдэг чи хүн өөрийгөө алдаад дахиад шинээр гэдэг. Харин тийм. Гэтэ тэр ингээд шинээр эхлэхээс айгаад тэр газартаа ингээд зогсоод цаашаа явж чадахгүй байгаад тах нь өрөвдөлтэй зү. Айцаас илүү өрөвдөлтэй. Тэрний оронд айцтайгаа нүүр тулаад дараагийн алхмаа хийгээд шин зүйлийг эхлүүлж үзэх хэрэгтэй гэж би бодож байгаа юм. За чи одоо хэрвээ одоо энийг ингээ ойлгоцсон хүний хавьд одоо хин нэгэн хүн ингээ орчин байхгүй шүү заяа. Ерөн дайнд нь тийм дэмждэг хүмүүс байхгүй шүү заяа. Тийм хүн байгаад амьдралдаа өөрчлөг яг ингээ айгаа гацсан байл чи юу гэж хэлэх вэ? Бити зүгээр хөө гарч юм анзаар гэхгүй шүү дээ. Айгүй хэцүү байгаа шүү дээ. Яг тэр чинь чамд тэр үед юу гэж хэлсэн бол тослох бол хүн ямар юу гэж хэлсэн бол чамд итгэл өгөх бол тэ зориг өгөх байсан юм. Санаж байна уу? Хүн байхгүй. Хүрээл байхгүй. Тэ. Эсвэл байхгүй гэж бодож байгаа. Тэгээ ерөн дайнд нь л гэр бүлийнх нь л байгаа. Тэгээ би сайн мэдэхгүй байна. Юу гэж хэлгээ. Надад яг тэгж хэлжсэн хүн байхгүй болтлоо. Харин тийм яана. Наатах яг тэгж хэлжсэн хүн байхгүй тий. Тийм байхгүй. Одоо хэрвээ хүмүүс тэгээд хэлчих юм бол тэрний өмнөөс хэрэг буруу замаар явчих юм бол тэр хүнийг буруутгах гэхээс хүмүүс айгаад заримдаа хэлж чаддаг. Хариуцлага хүлээхээс айдаг. Яг л тэр хүний том шийдвэр дээр өөрөн гарч өмнөөс нь шийдвэр гаргаж амар хариуцлага. Тэр юу н хүмүүс хилдэг юм байна те. Аха, бүр ингээд одоо ойр дотны хүн ч юм уу те. Тийм хүмүүс хилнэхээс яг ингээд хажуунаас нь харцсан, анзаарсан хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүс бол ихэнхдээ ер нь бол хэлэхгүй. Зүгээр тэр хүнийг ингээд одоо ингээд өрөвдөх юм уу те. За зүгээр штэ чи ингээд чаднаа гэд яг тэр байгаа газар чинь чи чаднаа гэх ингэдэг болохоос чи урагшаа яваа чи тгий гэж хэлэхээс айдаг. Тийм штэ байгаа газараа зүгээр харагдаад байгаа юм чинь. Наана зүгээр чи наана байгаарай гэдэг. Урагшилж алдчихж магадгүй чинь. Тэгэл хүмүүс тэгэхээр энэ бол жоохон нэг бол аймаа утч юм. Тэг санагддаг гэхдээ надад заримдаа. Чи одоо бид нартай ажиллаа хэдэн жил болж байна? Сая. Чи одоо 3 жил. 3 дахь жил рүү орж байна. Тэгээ одоо явлаа. Тэгтэл ажиллана. Тэгээ 3 жил ажиллахдаа чиний ойлгосон одоо ингээд ялангуяа нафо юм ингээд өндрийн дэрсэн байгаа програмын анзаарангууд юм хүмүүсийн хөндлөнгөөс анзаараад ойлгосон юм байсан. Оролцогч нь. Хүмүүс хэд их амар дарамт өвдөм санагдсан. Жижигч вэ, томч вэ? Ингээд бүх зүйлийг ингээд жоохон дарамтаар хүлээж аваадсан ингээд өөртөө хит их ачаал өгдөг. Юм шиг санагдсан. За. Одоо ингээд хүнтэй харилцаа үүсгэхдээ би энэ хүнтэй яаж харьцах бол яаж харьцвал зүгээр бол гэл те. Эсвэл одоо бизнес эрхлэн ер нь бол аягүй бизнес эрхлэлтэй тийм эсвэл нэг захирлууд оролцдог шүү дээ тийм болохоор ингээд харилцаа эсвэл хүний ингээд одоо нэг бодлыг аягүй ингээд юу юм санагдсан. Өөр дээр ингээд тоглож хүлээж авдаг юм шиг. Энд аягүй хач холбоотой. Энд хүндрэл. Шууд ингээд одоо энэ үнтэй ингэж харьцуул намайг ингэж харьцах байх гэлтэй. Эсвэл энэ үнтэй ингэж харьцуул энэ ингэж хүлээж авах болов яах бол гэд амар их тархин ажилдаг. Энэ насны юм байна уу үгүй юу? Насны юм гэхээр илүү их туршлага суудсан хүмүүс гэж ойлгож байна үү те. Зүгээр наснаас болоод тэгж анзаарч байна бүгдээрээ тийм юм уу сайн чинь хэлсэн.
наснасаа байх гэж бодож байна. Залуучууд бас айгүйх оролцож байгаа шүү дээ. Тийм хаа. Залуучууд юм байна. Залуучууд нь болохоор одоо хүнд санаа зовх. Яг үндэ одоогийн залуучууд амар их өөрөө гэсэн үзэл бодолтой болчихсон. Тэгэхээр яг тийм юм бол гарч ирэхгүй байгаа байхгүй. Зүгээр тэр нь одоо залуучууд юун дээр анхаарч байгаа юм гэхээр зүгээр ирээдүйд яаж өөр гарыг илүү дараагийн түвшинд илүү шинэлэг болох вэ гэдэг ч юм тий. Тэрээс яг хүний бодол анхаарахгүй байгаа байхгүй. Тийм. Тэгвэл өөрийнхөө үзэл бодлыг ингээд байр суурь олцсон. Өөрийнхөө ингээд хувь хүн гэдгийг мэдэрсэн. Өөрийнхөө үзэл бодлыг ч тулахгүй, тэр хүний үзэл бодлыг хүндэрчүүлж явахгүй. Гэтэ зөвхөн өөрийнхөө нэг карьерт гин тэрэндээ аяг санаа зовдөг болсон. Одоо энэ удаагийн оролцогчдыг хараад ингээд энэ сүүлийн 2 өдрийг ингээд 3 өдрийг харангуут чамд дурсан жуулсан айгуу гоё вау гэж ойлгосон харсан анзаарсан гэсэн юм. За вауч байх албагүй зүгээр сонирхолтой. Гэхдээ ер нь бол вау байна. Тэр нь болохоор дэлгийгч ирсэн шүү дээ. Тэрэндээ надад манай коуч. Коуч. Тий. Юу заалаа санаж байна. Нөө инner child хүүхэд нөө дотоод хүүхэдтэй. Тэр нь надад амар талс. Би ер нь яг үүндээ тэрийг харчаад дотоод хүүхэд гэж байгаа юм байна гэдгийг би ойлгосон. Одоо би чи өөрөө бараг хүүхэд шүү дээ. Тий. Тэгэнгүүт тэр ингээд ямар ч насанд хамаагүй ер нь хүүхэд гэж дотор нь ингээд хүүхэд байгаа мэн гэдэг байна. Тэгээд дээрээс нь тэр шаараа өвлийгээд шаарн дээр бүх ингээ муу зүйлүүдээ өнгөрсөн болсон тэр зүйлүүдээ зураад хагалж байгаа тэр мэдрэмж надаас. Миний би өөртөө ч гэсэн хийж болох юм. Би мэдээж би ингээ суралцж байгаа шүү дээ. Энд чи ингээ ажиллаад коучээр явж байгаа ч гэсэндээ надаас сурах зүйл байгаа. Тэр би харж байгаа. Ийм ингээ зүйл байгаа юм. Би нэг өдөр туршиж үзэж болох юм байна гэж бодсон. Одоо ингээ миний өнгөрсөн байгаа шүү дээ 13 жилийн тэр хүүхэд. Тэгээд тэрийг би туршиж үзэж болох юм байна гэж бодсон. Nice. Хүмүүсийн тухай юу байна зарав? Сонирхолтой анзаарсан сони юм байна. Хүмүүсийн тухай юу? Энэ удаагийн оролцогч нь босод ангиас ямар ялгаатай? 4 анги. Чи хоёр ихтэй харьцуулах уу? Нэг ихтэй. Хоёр ихтэй. Хоёр дээр очижсэн. Ялгаатай гэх юм бол арай илүү их бас ингээд юм хураацсан хүмүүс ирээд байгаа юм болоо гэж бодсон. Одоо ингээд наснасаач тэгээд эсвэл за насан бас нэг амар хамаатай ч биш ахaltaа. Гэхдээ л 2 дугаар оролцогчдоосоо илүү арай их юм хураацсан өөрийгөө нээж ингээд чадахгүй байгаа. Гэж жоохон хайрцаглагдмал тэгж харагдаж байгаа. Өмнөх нь болохоор амар хурдан ингээд задгаарцсан. Амар хурдан өөртөө нийгээд ингээд явсан. Тэг санагдаж байгаа. Чамайг харангууд, чамайг анзаарангууд насанд юу нэг алфад ороход ялгаа байдаг юм шиг байна. Ер нь ямар хүн энд орвол зүгээр юм шиг байна. Чиний бодлоор. Тэгэхээр нэг нас хамаагүй баха. Нас заахгүйгээр яг уу төлхөө оролцуул зохих гэх юм бол өөрхөнөөс эхлэх юм. Үгүй. Юу бах. Манай ээжийн насны хүмүүс. Амьдрал мухлагдсан. Тийм насны хүмүүс. Амар олон зүйл үзсэн. Гэтэ үзсэн хийхний тэр зүйлтэйгээ ингээд дасан зохицоо явсан хүмүүс. Бага тэр хүмүүс амар их дараа төлөж авч байгаа. Мэн эдийн залуучууд явах тийм. Тэр чинь ингээд туршлага суугаад, суралцаад, ухрахтаа ухраад, урагшлаад явах нас байна. Тэр одоо манай ээжийн насны хүмүүс гэхээр тэднэрт ухрах зам ингээд хугацаа ухарч чадахгүй шүү дээ. Урагшлна. Гэтэ урагшлаад явж байхдаа бас ингээд өөр хүн болоод, шинэ хүн болоод гэ бас за ингээд өгөхийг хүсэн шүү дээ тий. Муугаар ятлаа гэхэд тийм болохоор тийм насны хүмүүс оролцвол бас арай илүү амьдралыг бас гэгээлгээр харж байгаа насан хэсэл бас өөрчлөсөн. Амар баярсан. Зүгээр яг чи л яг бодож байгаа л гэж шүү дээ. Тэгэхээр чиний ойлгож таны чийдтэй одоо 50 идтэй 40 идтэй. Окей. Тэгвэл 40 идтэй хүмүүс илүү тохирох юм шиг байна энэ дээр. За тэгээд таны ээж одоо яг тийм ингээд амьдрал цуглуулсан тэрэндээ дассан хүн гэж бодъё. Энэ дээр юу өөрчлөгдөх юм? Тэр энд орох юм бол тэр хүн чиний харсан шүү дээ.
юу өөрчлөгдөх вэ гэхэд би амар амьдралаа ярьж гадна. Би яг хөө ярихгүйгээр зүгээр ерөнхийдөө манай ээж нэг ийм хандлага ингэх болох ч юм уу чи юу болно гэж боддог. Ийм харж байгаа шүү дээ. Болдог юм шиг байна. Би ээжийг юмыг ингээ хүлээн зөвшөөрөөд тэрэндээ ингээд шаналхгүй байх гэж бодож байна. Энд тийм тэгээ болдог юм уу? Болно би бас болсон байх шүү дээ. Тэгээ бусад хүмүүсийг хараад байх тэгж байна. Аха. Энд гэж харж байгаа. Одоо ингээд эхний 1-2 өдөр ингээ явж байгаа. Дараа нь тэгээ уул руу алхсан шүү дээ. Тэгээ тэнцээ ингээ хүнтэй ингээ ярилцаад нь явж байгаа. Тэгсэн чинь ингээд тийм юм байна гэсэн бод ингээ хүмүүс ингээ амгих миний ч юм уу сонсчихсан. Тийм юм байна. Хэрэгтэй юм байна. Тэгээ би ингээ ойлгосон. Гэл тэнгууд хүмүүс ингээ өөрчлөж байгаа нь мэддэг ингээ надад ингээ сайн санаж шээ. Тэнгууд шууд одоо би энэ ээжийн насны хүмүүс ингээ хараад манай ээж маань байсан бол ингэх бах та гэж бодогддог байна. Тэгэхээр манай ээж яг юмыг хүлээн зөвшөөрөөд тэрэндээ хитэх шаналхгүйгээр тайван ингээ ээж маань ярьдаг хүн зүр тайван байж байгаа л хүчмээр гэл тэгдэг. Яг тэр хүсэл нь яг биелэх бах та гэж. Үнэ шүү. Үнэ. Яг тэгж боддог. За нэг тийм болох юм байна. Өөр ер нь юу болоод байх вэ? Юу болох бол ирэх юм бол юу болох, юу өөрчлөх вэ? Чиний анзаарч байгаа. Ер нь аав ээж хоёрын харилцаа айгүй муухан. Тэгээд тэр харилцаа нь арай илүү дээрлэх байх гэж бодсон. Тэр харилцаа ингээд дээрлэхгүй байж агаад тэрвээ аав ээж хоёр муу ингээд байх болно шүү дээ. Тэгэх юм бол надад амар хамсалтай. Гэж бодчих. Чиний одоо ингээд бидний хүмүүсээр чийсээ уулан алхах тухай ярьлаа, шаарны тухай ярьлаа, дэлхийн тухай ярьлаа. Энэ дотроос чиний харж байгаагаар хамгийн хүчтэй нөлөөлдөг нь юу юм шиг байна? Манай энэ гэдэг юм байна. Тэгээ ялангуяа одоо таны ээжд бол яг энэ дасгал бол манай ээжийг яг ойлгуулна да гэж хэлээд юу бол. Чи яг цагаан зэсдэг шүү. Ээжийгөө тий. Ер нь ингээ хараад байх манай програмуудаас хамгийн хүчтэй нүд нь хөндлөлтэй гэж байна. Хүчтэй нүд нь юу юм шиг байна. Яг чиний хэсэж аваад ээжтэй ойлгуулсан юм чи аль нь ойлгуулсан юм шиг. Тэр чинь ааны тус хэрэгцэж байна. Эхний өдрийн юм байна. Хоёр дахь өдрийн юм байна. Санаж байна. Яг хамгийн сэтгэлд хотно үлсэн болохоор дэлхийг чихлаа хаа. Хүн болгон яг тэр ингээ мэдрэмж хайцсан байдаг. Манай ээжид ч гэсэн тийм баа штэ. Тэрийг тэр чинь видео гарсан юм байна. Тий яхаа. Тэрийг ингээ дотоод мэдрэгээ ярилцаа тэрийг мэддэг болчих юм бол ядчил дараа нь юу хийх юм гээд өөрөө ямар хүн гэдгийг мэдэн штэ. Яг юундээ хүний одоо баг насаас ингээ хүсэж мөрөөдөж явсан тэр зүйл нь тэр хүний л яг үндэ жинхэнэ зам нөхгүй. Тийм болохоор тэрийг мэддэг болчих юм бол би ийм зүйл хүсдэг байсан хүн байна. Би ийм зүйлийг мөрөөддөг байсан хүн байна. Гэт тэрийг хийхийг хүснэ. Одоо болохоор хүмүүс яг үндэ хүчээр юм хийгээд байгаа шүү дээ. Мэргэжлэн ч гэсэн яг үндэ хүчээр сонгогдсон тий. Тэгээ тэрнийхээ төлөө зарим удаа үр хөвгөд тижээх юм лөө гээл тий. Өөрийгөө хайчихсан хүмүүс үр хөвгөд тижээ, нөхрөө тижээ гээл. Тэгэл өглөө гараад орой ирдэг. Тийм хүмүүс юм дэ өөрийгөө гээчихсэн дотроо ингээ баг бахта юу хүсдэг байснаа мартчихсан байгаа болохоор тэрийг айгүй юу нь бол манай ээжтэй айгүй өөрчлөлт тавьчихна гэж бодож байна. Юм уу манай ээж тэрээс мэдгүй байгаа зү. Дотор хүүхдээ байгаа ч мэдгүй. Чи тэгээд тэгэхээр чиний шинэ дуртай дасгал чи дэлхийн дасгал болцсон юм байна. Өмнө нь юу байсан? Санаж байна чи. Өмнө нь болохоор юу байсан? Бусдаас хин гэдгээ мэдэх тийм дасгал байсан шүү дээ. Ингээд чи тийм юм шиг санагдсан ингээд бичмэл нөгөө хүндээ өгөөд ингээд уншуулдаг. Тэр нь болохоор тэр хүний одоо нэг бодлын эгог тижээж байгаа ч гэсэндээ гаднаас харахаар чи тийм хүн шүү гэдгийг ингээд мэдрүүлж байгаа байхгүй. Одоо манай ээжэд ч гэсэн ээжэд ингээд жишээ авах юм бол би ээжэд
та маш сайн ээж, маш сайн ихнэр тий та ингээд бүх зүйлийг ингээд маш их зүйлийг ингээд хийдэг ингээд тий бидний төлөө хийсэн юм шиг ингээд хаддаг гэл танихгүй хүмүүс ингээд бичсэн шүү дээ. Тэгэнгүүт тэр хүн би тийм юм бэ. Би яг үндэ сайн ээж юм байна. Би яг үндэ сайн ихнэр юм байна гэх. Тэрийг мэдэрч байгаа нь ингээд олон илүү их ингээд түүнийг аз жаргалтай болгоомжтой. Яг үндэ тэрийг хэлэхгүй байхгүй манай өөр хүмүүс ч гэсэн ер нь тий. Тий тэгж мэдрэх хэрэгтэй. Тэр дасгалаас айгүй надад таалагдчихсан. За чи одоо тэгээ энэ удаагийн Alpha 4-өөс өөртөө юу авч явах юм? Ямар ойлголт, ямар шин зүйлийг олгож авах. Боловсруулж байна уу? Одоо хүртэл энэ боловсруулсан. За тэгвэл би тэрийг бодож байхаар нэм асуулт гэсэн. Ингээл манай Alpha хэмнээ тухайн ингээл ярьдаг. Тэгэл сурчлагыг энэ маркетингийг хийдэг хүн чинь бас юм шүү дээ, тий? Чи тэгээ маркетингээ танилцуулдаг хүмүүс. Тэгээд ингэ хэцүү шүү дээ, ер нь нэг тайлбарлах тий. Чи яг одоо өөрийнхөө нэг 3 минутанд тайлбарлаад өгдөг хүмүүс. Яг юу ч мэдгүй хүмүүс байгаа шүү дээ гадуур тий. Тэгэл сурчлага хардаг хүмүүс гайхдаг тий. Яг юу болоод байдгийг чи одоо ярьж байгаа шаарн юм зурулдаг гэж хүмүүс нийгмийнхаа тухай ярьдаг л гэж. За хүмүүс бүгдээрээ мөсөнд ордгийг нэг хүн. Чи яг тайлбарлаа. Юу ч мэдгүй хүнд цааш нь нойлоос нь тайлбарч байгаа юм байна та. Alpha гэмэн гэж яг юу вэ? Тэнгүүд би яг өөрөөр жоохон альбаны бус яриад тэг. За тайлбарлаа. За Alpha гэмэн гэдэг нь болохоор хүн ер нь өөрийнхөө дутагдсан тэр ертөнцийг олж харах. Танд яг юу дутагдаж байна тий? Эсвэл за дутагдахгүй байгаа маа гэхэд юу гээсэн бэ тий? Хойноо юу гээсэн бэ? Тэрийг ингээд олж авах, нээх, өөрийгөө мэдгүй байгаа өөрийгөө хэн гэдгийг мэдэх. Тэ. Одоо сэтгэл зүйн ингээд ер нь бол манай айлбар чинь сэтгэл зүй тий аягүй их тулдаг, ярилцдаг тийм юу штэ, ичдэг штэ. Тийм болохоор үнээр сэтгэл зүй чинь ингээд хэцүү байвал яагаад зүгээр ингээд жижиг зүйлс чамаагүй хийж болохгүй гэсэн тэр алхмыг деталь бүрээр жижиг алхам бүрээр тайлбарлаж өгч байгаа хүн байна. Хүн болгонтэй ингээд өөрөө сэтгэл зүйн тунсааш тэр хүн болгонд чи тэр алхмаар явуул чи тэр ингээд хүрсэн заагтаа хүрнэ чи тэр алхмаар явах чи тэр заагтаа хүрнэ тэр зорилготой хүрнэ чи хойно тийм ингээд гэсэн мэт чи тэрийг маш дуудаад байна. Тийм зүйлийг ингээд мэдэрх боломжтой тийм газар гэж хэлнэ. Хүн эндээс гарахтаа яаж гардаг юм шиг. Хүмүүс ер нь бол ингээд бид бол ингээд анх орж ирж байгаа харангууд тэр мөсөн болж байгаа мэдрэмж, саунд болж байгаа мэдрэмж тэр хацыг хахаад амар уйдахтай харагддаг. Тэгвэл манайх яг ингээд эхлээд амар жоохон ингээд олж ирэхдээ жоохон голж хэлсэн. Энэ чигээр те хацыг харангууд гэх юм байна. Тэгвэл тэр саунд байгаа мөсөн ороод ирэнгүүт энэ юм бэ. Би биеэрээ мэдэрч ингээд хэлдэг бохоо. Тэгээд биеэрээ мэдрэмж за сэтгэл зүйтэй ажиллах нь хаана вэ? Сэтгэл нь хаана? Тэгж хэлмээр суугаад ярилцаад хэлмээр сэтгэл зүйтэй ажиллаж байгаа юм бэ гэж хэлдэг. Тэгээд хүмүүс анхны харц авч байгаа харц уушаалганда яг алигсан харцтай тий. За одоо дараагийнхаа алхам нь гэж ингэж боддог. Тэгж хэлмээр. Чи Alpha чи орсон. Өмнөхдөр нь манай нөхөр орсон. Одоо ингэ анзаарах нь хоёр хүн болгоно юм. Тийм. Одоо манай ингээд оролцож байгаа оролцогч нарын ээж нь, эгч нь, нөхөр нь, эхнэр нь, дүүн, найз нь гэдэг тэгэнгүүт хин нэгэн энэ мэдэрсэн энэ ингээ те одоо энэ алдаж болохгүй энэ мэдрэмжээ миний хайртай хүн ч гэсэн мэдрээсэй гэж хүсэж байгаа болохоор хүмүүс авчирч байгаа гэж би бодож. Би ч гэсэн яг ингэ тэгсэн. Энэ мэдрэмжийг маань ч гэсэн манай нөхөр ингээ мэдэрх юм бол тэгэхээр хоёулаа энэ амьдралд арай илүү зүйлийг хамтдаа тулж чадах юм байна гэж бодсон болохоор би нөхрөө явуулсан. Юу ч одоо бодсон. Хэрвээ би энэ боломжийг нөхөртөө ингээд олж байгаа шүү дээ. Тэгж байгаа бол дахиад дараа нь дахиад хизээ явуулж болох гэсэн тийм бодол ингээд төрж байгаа юм. Дахиад ингээд явуулмаар байгаа.
Тэнгүүд яг уу зарим хүмүүс санхүүгийн тийм хүмүүс байгаа шүү дээ. Тийм болохоор тийм зүйлийг яаж жоохон уумхан төсөлтэйгээр төсөлж болохоор би ретрит одоо энэ альфада жоохон бодсон юм уу? Байсан юм шүү. Тийм аа. Ер нь тэгээ мөнгөний тухай яриа л да. За. Хэрэмтэй чи ингээс сурчилж байгаа хүн юм. Яг үндэ хүмүүс сонсоогүй одоо ингээд үнэн утгахын мэдгүй болохоор жоохон үнэтэй санаж байгаа. Хүмүүс өөртөө чатан дээр ёо яасан үнэтэй хүний мөнгөөр тоглолоо. Гээл. Тэгвэл бид ингээд хариулж байгаа юм. Та ингээд ирээд үзье. Та өмнөд нь таарсан ингээд тий хөтөлбөр альфа стрит гэдэг ингээд ойлгоно. Гэхдээ тэгж хариулж байгаа юм. Энд хариулаач нэмгүй тэр хүн чихээрээ сонсч нүдэрээ харахгүй л. Гэхдээ одоо чи чам ч гэсэн анх удаа үнэтэй санагдчихсан баг тий. Тий ахаа. Ингээд сурчилж байгаа юм байна тий. Яг үндэ би тэгээд зээл тавиад зээлэрээ ингээд явуулж байгаа юм. Тэнгүүд зээл тавиад чамаагүй хүмүүс бүртгүүлээсээ яваасаа л гэж хүсэж байгаа. Тэр одоо чи үнэтэй үнэн гайгүй гэж бодож байгаа. Ахаа. Мэдээч тээ. Тийм шүү дээ. Одоо ингээд сэтгэл зүйчтэй ажиллахад нэг цагийн хийд байдгүй тий. Тэгэхэд манай ретриттэй 4 өдрийн турш ингээд өдөржингөө тий сэтгэл зүйчтэйгээ би физиологтойгоо нэг тулж ажиллана гэдэг чинь тэр өмнө яг үндэ жоохон хэмтэн байх гэсэн яг үндэ бол. Гэтэ хэцүү хүмүүс тэгж харахгүй мэдгүй. Мэдгүй болохоор тэгж харахгүй. Харин гол нь миний хийх гэж байгаа. Тэрийг яаж хүмүүс мэдээж тарах вэ? Давид Джонс нэг асуу. Одоо чи алфа дээр өөрөө нэг зүйлийг сайжруулах, юуг сайжруулах чи өөрөө нэг санаа. Чи нэг боддог байдаг л та. Уул нь энийг хэдүүлээ нэг хичүүл. Хүмүүс ийм юм очивол гэсэн юм байна. Сайжруулах гэдэг нь баруун дээр чимээр ч юм уу хийчмээр юм. Хамаалагчтай юм уу? Айгүй. Энэ бол гайвал байгаа шүү дээ. Айгүй л байгаа. За тэгвэл болж шүү дээ. Окей, за чам сүүлийн хэлмээр байгаа юм байна. Сүүлийн хэлмээр байгаа юм. Өөртөө зөвлөж хэлвүү, хүмүүс зөвлөж хэлвүү. Өөрөө л. За, хүмүүс зөвлөж хэлье. За. Гэхдээ айлгаа. За, өөрөө л чи юу? Хэвээ над чиг байдалд ороод яг үндэ энэ мэдрэмжийг тамирчид аягүй би авч байгаа. Энд орж ирж байгаа хүмүүсээс би нэг ч тамирчиг хараагүй. Тийм болохоор би гол дээр 3 тамирч байсан. Ямар тамирч байсан? Цааны авраг 3 байсан. Тэрнээс би оролцоод байна. Яг манай нөхөр ясаг бол мэдчихэ. Гэтэ манай нөхөр чинь бас яг болцсон байсан. Яг болоо хүмүүсийг тэгээ яг одоо ингээд болох дээр тэг яг адилхан асуудалтай байсан ш манай. Тийм. Надад их ярихгүй. За ер нь хүмүүс хандаж хэлэхэд болно шүү дээ. Би ямар нэгэн зүйлийг жижигэн ч гэсэн хамаагүй алхмаа бага өөр дээрээ тушаад хийгээд өөрийнхөө сэтгэл зүйг ингээд тий хүн ярьж чадахгүй махад тэмдэглэлийн дэвтэр дээр чамаагүй бичээд тэгээд өөрийнхөө сэтгэлийг ингээд нээж агараа л гэж хэлмээр байна. Тэр нээж чадахгүй бол зүгээр манай ретриттэй өндөр нээд үгүй. Тэр шиг байна. Супер. За баярлалаа. Ингээд би өглөө подкаст бичихтэй юу бичиж та ярих юм а болж байгаа. Мэдээч яг алфагийн тухай ярих гэж бодож байсан. Тэгтээ бас яг яаж яриад та гэж бодож байсан чи MC битэр өглөө эрт таараа кофе ингээ MC-г би подкаст руугаа татчихлаа. Кофе найруул гэж байгаа татчихлаа. За баярлалаа. Тэгтээ гоё яриа болчихлоо. Thank you. Тик бас. Битэр подкаст бичиж. Би өөрөө подкастыг тэ. MC яасан дээр би нэг нэмэт хитэн хэлчих юм те. Хүмүүсийн ирж байгаа шалтгаанууд нь аюу тодорхой байгаад байгаа. Ерөөсөө яг л саяны өнөөдөр MC ингээ тамирчин үнэж гэх өнцгөр ч гэсэн ярьж байгаа ч гэсэн олон оролцогч нь бас яг эдлийн асуудал тулгарсан байдаг. Амьдралдаа бид нэр өөрийгөө бүтээхгээ олон жил ингээ юм дээр ажиллаж байгаа тэрийгээ бий болгочоо. Тэгээд амьдралын зарим зэг дээр ирэхээр зарим хүмүүс тэрийг өөрчлөх хэрэгтэй болно. Тэгээд тэр сонголт чи өөрөө аюу хэцүү сонголт байдаг. Тэгээд тэрийгээ учир нь олоо тэгээд тэрийг хийнэ гэдэг бол айгүй айцтай процесс байдаг. Яг л түрүүж хэлж байгаа нэг том юм хаалдаад өөрийнхөө нэг хэсгийг алдаа. Тэгээд мэдгүй тэр зүйл рүүгээ эрсдэл авч орох гэж байгаа мэдрэмж бол угаасаа аюу хэцүү байдаг. Тэгэхээр тэрнтэй хүмүүс аюух нүүр тулж байгаа юм чи.
шийдвэрийн өмнө ирсэн хүмүүс байгаа, гормоо жоохон алдсан хүмүүс байгаа. Эсвэл гормон айгу болж байгаа. Тэгтээ тэрийг яг нэг дараачийн хараанд оруулах гэсэн хүмүүс байгаа. Гэх мэтэр байна. Тэгээ өнөөдөр одоо бидний сүүлийн өдөр яг одоо хүмүүс сэрж байна. Өнөөдөр жоохон оройтож сэрж байгаа. Тэгээ өчигдөр бид нар тэмдэглэлтэй хийсэн, төгсөлтөө хийсэн байгаа. Тэгээ өнөөдөр одоо биеийн хөдөлгөөний дасгал хийчээд үргэлжлүүлээд сүүлийн модулаа хийх болон сүүлийн модул маань бид нар өөрийнхөө одоо өнөө цаг руу ирэнгуутаа ирээдүйд чиглэсэн зүйлүүд дээр ажиллах байгаа. Ерөнхийдөө ингээд саяны ингээд MC-гээс та сонслоо. Манай програмыг харах юм бол бид нар ингээд энд байх хугацаанд ингээд 4 цаг яг л ингээд 4 өдөр энэ оролцогч нартайгаа яг ингээд тулаал ажиллаж байгаа гэсэн үг. Энэ өөрөө айгүй тийм тэргээр юм нэг юм лекцэн суугаад ингээд юм үтсчээ явдаг биш. Оролцогч нарч бид нар ч гэсэн коучуд ч гэсэн бид нар бүгдээрээ хамтдаа энийг одоо ингээд итвэхтэйгээр авч явдаг хийдэг ажил байгаамаа. Бид хоёроос нэг ганцхан асуулт суучих уу? За. Тэгээ хариулах уу? Видеон дээр. Энэ миний подкаст юм шүү. Окей. Царай авах юм уу? Орно. Эйг вэнаа. За, би чамд ганцхан гэж чадчих за. За, энэ үрч. За, би нэг юм асуултсаа. Өөрийгөө танилцуулаарай за. Тэгээд асуух байгаа асуулт нь энэ alpha human-ыг яг өөрийнхөө үгээр юу юм одоо ингээд жоохон мэдэрснийхээ дараа юу гэж хэлэх вэ? Намаа гоёнгаа гэдэг амбул 3 нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Тэгээд одоо гэрчгараад явж байгаа өөрийгөө одоо л хайж яваа өөрийгөө бүрэн ойлгох гэж хайрлцах гэж ирсэн. Тэгээд alpha human-д явсан яг шалтгаан гэвэл өмнө нь одоо нөгөө өөрийгөө ойлгох, өөрийгөө хайрлах, өөрийгөө мэдрий гэд ганцаараа оролдож зөндөө үзсэн. Тэр хүн ганцаараа оролдохоор яг нөгөө бодолтой л оролдоод ингэж гаднаасаа харж яг ингэж зэгцэлж чаддгүй юм байлаа. Тэгээд яалтчгүй бусдын тусламж, бусдын хүрээлэл тийм орчин хэрэгтэй байдаг юм байлаа. Тэрийг харж мэдэрсэн учраас ер нь alpha human-ыг сонсоод энд явж тэ бусадтай хамт тэ өөрийгөө адилхан жишээлбэл би өөрийнхөө ойлгохгүй байгаа юмыг бусдын жишээн дээрээс харж амар ойлгож байгаа. Тэгээ тэр чинь надад ингээд бас нэрээ ийм эстэй штэ. Би нэрээ тэр тэгж мэдэрч ирсэн штэ гэдэг. Тэгж мэдэрч ирсэн. Тэгээ тийм болохоор заавал ганцаараа битээ тэнцээрээ би ганцаараа битээ ингэж оролдороо. Тэрний оронд олонлаа хамтдаа ингээд баг болоод одоо тусгай ингээд бэлтгэгдсэн багаас юм гоё зааварчилгаа аваад хийвэл илүү үр дүнтэй илүү хурдан юм байна гэж байна. Хамгийн хэцүү байсан юм юу байсан бэ? Хамгийн хэцүү байсан юм шиг гайгүй. Гэхдээ яг нэг тийм бас нэг ирсэн зорилго болохоор өөрийнхөө инner child-ыг олж бицэн оюутнуудаа уулзсан гэж айгүйх оролцож байгаа. Тэгээд стил надаас зогцоор байгаа. Тэгээд нөгөө урд нь болохоор ингээд уулзч чадахгүй байгаа амар тийм харамсаа тий амар хэцүү санагддаг байсан бол одоо энэ удаас дахиад уулзаагүй. Гэхдээ нэг юм анзаарсан бас ер нь төхөөд байна гэдгийг айгүй мэдэрсэн. Тэгэхээр жоохон яг энэ удаа уулзчих байх гэж бодож исэн чинь уулзаж чадаагүй. Тэгээд тэр яг жоохон харамстай байсан. Гэхдээ удахгүй уулзнаа гэж итгэж байна. Окей. Заарвал. Thank you. Чих хэлэх үү? Окей. За, сайн байна уу? Намайг Хөрсөн гэдэг. Хоко. За, alpha human street-ээс авсан эрэг зүйлс нь юу байсан бэ гэхээр өмнө нь би маш олон сэтгэл зүйч дээр ханддаг байсан л та. Дотоод зүйлсийг гаргах гээд эсвэл нийгдэх гээд тэгээ ерөөсөй болж өгдөг миний дотор гээд хаалттай хэврээл байгаад байсан. Тэгээ alpha human ирээд миний дотор маш олон жижигхэн хүүхдүүд ийм байна гэдгийг олж мэдлээ л дээ. Тэгээ тэр хүүхдүүдтэйгээ уулзаагүй маш удсан, хаацсан, гимжилсэн, нэг болонд үлдээсэн хөрх юмттай. Тэгээ өчигдөрхөн би 13 настай хокотой уулзсан. Хөрх юмтсан ингээд өрөвдөлтэй ойлгож байгаа харцаар надад хараад ирсэн. Тэг дотоод олон хүүхдүүдтэйгээ уулзаж тэрээд хамтаа шүү гэдгийг мэдрүүлж байгаа. Тэр уулзалтад хамгийн чухал. Хамгийн гоёсэн зүйл тэр. Баярлалаа. За тэгээд өнөөдрийнхөө подкастыг ингээд дуусгая. Би яхахгүй alpha human дээр байгаа болохоор alpha human-ээс подкастыг хийлээ. Гэхдээ би бас нэг сонсуулчмаар байсан сайн зарим санааг зөвхөн мэдээж alpha-га
ярихаасаа гадна энэ хүмүүсийн хувьд бас энэ өөрчлөлтийн процесс юу байдгийг, юу боддгийм байна, юу болдгийм байна гэдгийг ойлгосон байх гэж бодож байна. Тэгээд миний подкастэд цагаа зарцуулаад сонссонд дахиад маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Амар мэнд байцгаарай. Балер өдрөг байцгаарай.